үзүүлж байна. Дунд сургуулийн 5 дугаар ангийн хичээл орж байна. Багш хүүхдүүдийг нэрээр нь дуудан босгож, гэрийн даалгаварт өгсөн бодлогын хариултыг асууж байлаа. За өчигдөр гэрийн даалгаварт өгсөн бодлогуудын хариуг хэн хэлэх үү? За саруул 3 дугаар бодлогын хариулт. X квадрат 4 багшаа. За уянга 6 дугаар бодлогын хариулт. X дээр нэмэх нь 5, тэнцүү Y дээр нэмэх нь 2. Сайн байна. За сүхвэ 2 дугаар бодлогын хариулт юу вэ? Энэ үед нэгэн сурагч хөвгөн болсон зогссон боловч нэг ч үг хэлэхгүй байх ба ангийн хүүхдүүд мөн л чимээгүй түүнийг харна. Сүхвэ чи яагаад гэрийн даалгаварт өгсөн хичээлийг хийдгүй юм бэ? Хичээлийн дараа үлдэж уулзсан шүү. За хүүхдүүдээ өнөөдөр хичээлдээ оръё. Сүхвэ чи сүүлийн үед яагаад хичээлдээ итгэхгүй болчихвоо? Багш нь чамайг ойлгож байна л да. Ээжийг алдах үнэхээр хэцүү гэдгийг. Гэхдээ одоо чи зөвхөн урагшаа харж өөдрөг зоригтой амьдрах хэрэгтэй шүү дээ. Хичээлдээ сайн шамдах хэрэгтэй. Эмээгээ чинь би гайгүй юу? Сүхэ ярилцахад бэлэн биш байгааг багш эмэгтэй анзаарлаа. Багш эмэгтэй амралтын нэгэн өдөр Сүхэгийн гэрийг зорин явлаа. Хуучин модон хашааны хаалган дээр ирээд хаалгыг нь хит хүчтэй мэдлээ. Хаалганы цаанаас хижээл насны нэгэн эрэгтэй гарч ирэн ямар хэрэгээр явааг нь асуулаа. Сайн байна уу? Би Сүхэгийн багш нь байна. Гэрийнхэнтэй нуулзах гэсэн. Сүхэ өөрөө байгаа болов? Сүхэ сая ус авахар ходог руу явлаа. Ээж даралтан жахыг гисээ твчихсэн байгаа. Би наг захна байна. Надтай уулзаж болно шүү. Та яг ямар асуудлаар явж байгаа юм бэ? Цаа чинь хэрэгтэй үг тарьж байгаа юу? Гүйгүй. Сүхэ сүүлийн үед хичээл номондоо жаахан тааруу болоод байна. Гэрийн даалгавраач бүр хийхээ байла. Та ер нь энэ талаар ямар нэг юм мэдж байгаа юу? Тийм үү. Муу золгийн турсхын нэг хуулаад өгье л дөө. Ойрд миний ч үгэнд бас орохгүй байгаа мó цаадаг чинь. Ээжигээ өнгөрснөөс хойш нэг том толгой гаргаж чаад гадуур тэнээд гэр орондоо ч үлдэхгүй байх юм. Гайгүй чамаа би нэг сурах цаг нь болж ил дээ. Гэхдээ та гэхдээ хүүхдтэй ийм маягаар харьцаж хүмүүжүүлж болохгүй. Тэдэнд чинь зөвөр хэлж ойлгуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэд ч Сүхэгийн хувьд сэтгэл санааны хүнд байдалд байгаа шүү дээ. Тэгээд ийм байхад нь толгойг нь нэлээл сууж явах хэрэггүй. За би өөрөө ч бас олон нялхан нотон хүүхдтэй хүн. Тэднийг бас хүний зэрэг түрэх гэж зааж сургаж яваа эцэг хүн байна. Адилхан загнах үедээ загнаж ойлгуулж л байна. Хүний хүүхдгээд илүүд үзээд байгаа юм ерөөсөө алга байна. Та өөрөө багш хүн шүү дээ. Хүүхэдтэй харьцах хэцүү л байгаа биз. Хичээл номон олигтойхон за мэдвүү. Бидний амьдралыг заахч яамаа байна зүгээр. Эрэхтэй ингэж хэлээд хаалга тас хаалаа. Багш эмэгтэй буцах замдаа тэрхтээ ус төрсөн Сүхэтэй таарлаа. Сайн уу Сүхэ? Усаа аваад явж байгаа мó? Багш нь сая танахаар ороод гарлаа. Эмээгээ чинь дарлаж яахыг гэсэн юм уу? Танай нагад цахтаа уулзсан чамайг өгөнд нь орохгүй байгаа гэдэг нь лээ. Чи тэгээд байгаа мó? Гэхдээ Сүхэ чи багшаасаа нуух хэрэггүй. Чиний амьдралын талаар багш нь гадарлаж байна. Чамайг муу хүүхэд биш гэдгийг би сайн мэднэ. Гэхдээ гол нь чи үннээ хэлэх хэрэгтэй. Багш нь чам тусалж чадна шүү дээ. Сүхэ сэтгэлээ барьж дийлэлгүй уйлж багштай бүх зүйлийн талаар ярьлаа. Тэрээр өнгөрсөн намар ээжигээ өвчнөөр алдаад эмээтэйгээ үлдсэн бөгөөд нагад зах нь Сүхэ эмээ хоёрыг харж хандах нэрээр хашаа байшинд нэрж суусан юмсанжээ. Ирсэн цагаас хойш нагад зах түүний эхнэр хоёр Сүхэг гар хөлийн үзүүрт зарж элдвэр хэлж загнаж зодхоллоо. Сүхэ гэр орондоо ч орхоос дургуун хурж гадуур найз нөхөдтэйгөө дэмий тэнэж хичээл номооч сонирхоо болсон талаараа багштай нэгд нэгэнгүй хэлжээ. Багш эмэгтэй гэртээ ирээд Сүхэ хүүд хэрхэн туслах арга замыг хайсны эцэст утас зохин 108 дугаарт залган Сүхэ хүүгийн талаар мэдээлэл өглөө. Байна уу? Хүүхдийн тусламжийн утас 108 таныг сонсож байна. 108 уу? Би сурагчийнхаа талаар мэдээлэл өгөх гэсэн юм аа. Манай нэг сурагч хүү бүтэн үнчин. Тэгээд нагад зах нь
Тэр хүүг зодож дарамтлагдаг бололтой юм а. Хичээл сургуульдаа дургу. Ер нь олон асуудал байна л да. Ээж нь насаараа дудаагүй болохоор сэтгэл санааны хямралтж орсон. Хинч хайхрахгүй хүүхэд болоод байна. Энэ хүүд яаж туслах арга замаа хайгаад болдгүй. Ийхүү багш хүүхдийн утас 108 дугаард сурагчийнхаа талаар мэдээлэл өгснөөр 108 утас асуудлыг тэмдэглэн авч багшид зөвлөгөө өгөн хүүхэд хамгааллын багтай шуурхай хамтарч ажиллан сүхээгийн асуудлыг цаг алдалгүй шийджээ. Таны мэдээллийг хүлээн авлаа. Бид холбогдох газруудтай холбон зуучилж шуурхай арга хэмжээг авах болно. Мэдээлэл өгсөнд баярлалаа. Түүнийг хамгаалж дэрэгдэн хорооны нийгмийн ажилтан, хэсгийн цагдаа, сургуулийн нийгмийн ажилтан, хорооны засаг дарга, өрхийн эмч, аймаг дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын ажилтан гээд хүүхэд хамгааллын олон хүмүүс байдгийг багш болон сүхээ хүү мэдэж авлаа.